Кофега нариулаад авчихсан. Тэгээд үргэлжлүүлээ. За, кофега хийгээд авчихсан. Тэгээд одоо бүгдээрээ бичлэгээ эхлүүлцгээе. Тэгээд өнөөдрийн бичлэг болохоор 30 өрхөөсөө өмнө заавал хийж үзсэн байх ёстой зүйлс гэдэг 30 жагсаалт байгаа. Тэгээд энэ 30 жагсаалт ер нь яагаад тарахаар болсон гэхээр би одоо 30 өрх чинь. Тэгээд 30 өрхөөсөө өмнө ер нь юу хийж үзсэн байх ёстой юм бэ? Тэрнээс юу юм хийж үзсэн, юу юм хийж үзээгүй юм бэ гэдгийг шалгахыг хүссэн. Тэгээд чадвал чадаагүй энэ жагсаалтын дотор байгаа зүйлсийг хийж үзэхийг хүслээ. Тэгээд та нар бас хэдийг нь хийж үзсэн байна. Би энийг хийж үзсэн үгүй юу гэдгийг шалгаарай. Хэрвээ 30 давсан настай бол 30-тай үеийн насаа бодож жоод бодорой 30 хүрээг байгаа бол энэ энийг би одоо ингэж хийндэ гэд бодоод 30 хүрээг байгаа бол энэ энийг хийгээгүй юм байна. Энэ энийг хийнэ гэд бичээрэй коммент хэсэгт. За тэгээд эхлэе. Хамгийн ихнийх нь болохоор ганцаараа айл гинэ. Ганцаараа айл гэхээр одоо нөгөө би чинь ганцаараа ер нь юм хийж чаддаггүй хичтэйг өссөн болохоор байнга л хичээгийн хормоод бол явж идэг байсан. Тэгээд ойтон болоод амьдрал дээр гараад ажилчин анги болоод тэгээд яг томилолтоор 21 аймгийнхаа 5-аас бусад аймагуудаар нь бүгднгээр нь яваад үзчихсэн. Гэхдээ тэр бол аялал биш, ажил байсан. Тэгэхээр тийг тооцохгүй байх. Гэхдээ энэнд юу тооцох вэ? Ганцаараа хоолны газарт ороод хоол идэхийг тооцох уу? Хэрэг тооцдог бол би чудсан. За хоёр дахь нь өндрөөс үсэр гинэ. Zip line эсвэл roller coasters extreme гинэ. Өндрөөс тийм экстрем юм хийж үзээгүй. Гэтэ энд нөгөө өндрөөс унаж байна, өсөрж байна гэж зүүдэлдэг зүүдийг тооцох юм уу? Хэрэг тооцох юм бол би баг наснаасаа илүү өсөрсөн шүү дээ. За гурав дахь нь үсээ бүрэн өөрчлөх шинэ өнгө шин засалт гинэ. Би ч нэг үсээ ингээд халимаг болгож үзчихсэн. Миний хувьд нэлээд чухал хүн надад ингээд үсээ халимаг болгочихвол айгүй гоё зохих юм байна. Чимэр нөнгө төрхөнийг өөрчлөөд үзэх үү гэж хэлчихсэн. Тэгээд би үгийн дагаад үсээ халимаг болгож байсан. Үнэхээр гоё зохиж байсан. Тэгээд дээрэс нь тэр feeling бол мэдрэмж бол бүр үнэхээр гайхалтай. Яа би бүр шаал өөр хүн болсон юм шиг шинээр төрсөн юм шиг үнэхээр гайхалтай гоё исэн. Тэр энийг тооцох юм байна. За дөрөвдүгээр нь сошиалла нэг өдөр бүрэн устгах гинэ. Үдсэн. Ястаа үдсэн шүү. Би энэ нэг амар Instagram, Twitter, TikTok, WeChat гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүд байхгүй байхад арай гараагүй байхад штэ зөвхөн Facebook л гарцсан лсэн баг л та. Монголд нэг тийм хэрэглэн өндөрсөөгүй байсан үед штэ зөвхөн Facebook л Yahoo Messenger л ашигладаг байсан үед би Yahoo-га устгаад, Facebook-а устгаад өдөржингөө байж үзсэн. Тэгэл оройн за ерөн чадахгүй мэн яш гэл Facebook-д татчихсан, Yahoo-га татчихсан. Гэтэ тооцно 2. Та нар тэгжсэн үү? Та нар за тэгэн жаа одоо хэрвээ яг нэг өдөр ингээд бүх Facebook, Messenger, Instagram, Twitter юу ч байдгүйлээ. TikTok гэлтэй иймэрхүү зүйлсүүдээ бүгдийг устгаадах гэд тэгээд нэг өдөр бүтэн бай, нэг хоног бүтэн гэд сошиалаас бүрэн тасар гэвэл та нар чадах уу? Би бол яг одоо энэ нөхцөлд бол чадахгүй хаа. За 5 дахь нь шүнжин машинтай аялал хийгээд нар мандахыг үзгэнэ. Энд дээр гэхдээ ганцаараа юм уу, хоёулаа юм уу, найз нөхдөдөө ах өвчтэйгээ, аав ээжтэйгээ, хүүхдүүдтэйгээ юм уу гэдгийг бол бичээгүй байна. Зөвхөн шүнжин машинтай аялал хийгээд нар мандахыг үзэл гэсэн байна. Яг болох л би бол хийж үзээгүй. Тэгээ энэ дээр бас нэг юм тооцох. Нэг юг шүнжингөө давхад замын өд орж ирснийг тооцох юм уу? Тэрийг тооцох бол үдсэн. За нэг pending гэж тий хүлээгдэж байгаа гэж. За 6 дахь нь хайртай хүндээ шууд хэлнэ. Хайртай гэдэг үү? Би нэг удаа өмнө нь хайртай шүү гэд аав ээж рүүгээ мессеж ичсэн чинь манай ээж намайг чи ууцсан юм уу гэж хариулж ирсэн. Та нар ер нь хайртай хүмүүстэй хайртай шүү гэд хэлж үзчихсэн үү? Шуулуухан, шуудхан. За тийм байна. За 7-гийнх нь хамгийн айдаг зүйлээ хий. Усанд шумбах, микрофон барих, олонний өмнө ярих гэнэ. Заажаарай. Яг олонний өмнө ярих бол миний хувьд айдсан зүйл биш, айдаг зүйл биш. Усан цэглэх бас миний хувьд айдаг зүйл бол биш. Харин микрофон барих бол амар айдсан шүү дээ. Би караокед ороод
одоо өдөө 28 29 хүртлээр би караокед нэг ч удаа микрофон барьж үзээгүй би боддоо. Та нар ер нь караокед нөө микрофон булаацалтаад байдаг хүмүүс эдэн штэ. Тийм хүмүүс, тийм төрлийн хүмүүс байна уу миний үзэгчид дундаас? Үзэгчид дундаас байвал хэлээрээ за микрофон барих ямар байдгийг, мэдрэмж нь ямар байдгийг, микрофон барихгүй хүний, барьдаггүй хүний одоо миний хувьд бол амар айдаг мэдрэмж, амар айцтай байд юм аа, ер нь хэцүү байд юм аа. За 8. Нэг сар гадаад хэл өдөр бүр сурах сорил тавь гинэ. За би бээр Япон, Хятад, Солонгос, Орос, Монгол, Герман, Франц, Индонез хэлтэй хон. За 9. Фильтргүй зураг, видео, TikTok-т посттол гинэ. Фильтргүй за яг нэг 4-5 жилийн өмнөөс нь бол би постлох байсан. Тэгээ яг одоогийн нөхцөлд бол би нөгөө арьс арчилгааны асуудалтай учраас заавал нэг арьс арчилгааны асуудалтай учраас би заавал нэг baby face фильтр ашигланаа. Яг одоогоор бол угаасаа чадахгүй. Гэхдээ би өмнө нь бол ямар ч фильтргүй л зураг бичлэгээ хийдэг байсан. Тэгэхээр энийг тооцсон. За яа 4 боллоо. 4 болсон уу? Хэд болсон бэ? Тоолтгүй гинэ ёо. Та нар хэрвээ ч гэжтэй эрэгтэй хүмүүс бол угаасаа л фильтр ашигладаг шүү дээ. Эмэгтэйчүүдээс яг ингэ ямар ч фильтргүйгээр ингэ ойгоороо гэвэл чадах уу? Комментээр бичээрэй за. За тэгээд 10 дахь нь өөртөө эсвэл ирээдүйн хүнд захиа бичих гинэ. Би нэг байнга бодд юм аа. Боддоо шүү. Гэхдээ би оюутан байхдаа өөртөө захиа бичдэг байсан. Тэгээд тэрийг олохгүй байна. Олохгүй ч гэжтэй юу яахгүй байна. Тухайн үед ашиглаж байсан нэг хуучны ноутбук нээж чадахгүй байгаа. Тэрийг нээчүүд би тэр захиануудаа уншмаар л байгаа. Гэтэ одоо би ирээдүйн өөртөө 37 настай өөртөө захиа бичнэ гэж бодож байгаа байнга боддог. Тэгээд энийг тооцноо. Оюутан байхдаа бичижсэн болохоор. Та нар тэгж бичиж үзчихсэн үү юм? Өөртөө ирээдүйн өөртөө захиа бичнэ гэж бодож байгаа юу? Бодож байгаа юу та нарт? За 11. Ажил эсвэл чиглэлээ өөр зүйл рүү эрс солигнэ. За би ч одоо төгссөнөөсөө хойш 2 тест өөр ажил хийсэн. Тэр солил тооцоол юм байна. 2 тест өөр ажил хийсэн. Би ч нэг хэрэгцүүч мэрэгчлээ хүн байхгүй юу. Тэгээд судалгааны байгууллагад ажиллаж агаад төрийн байгууллагад орсон. Тэгэхээр солил өөр тооцоол юм байна. 5 болцсон уу? 4. За бичлэгээ дуусгачаар тоолгосон. За 1-7 хоног no complaint сорил хийгэрэй гинэ. No complaint гэхэр чи одоо уурлахгүй, гомдлохгүй тийм сорил гэсэн үг юм уу? 1-7 хоног уу? Наад шиг тийм амар стресстэй, амар гомдомхой хүнд бол 1-7 хоног ихтэж байна. 1 хоног хийж үзүүл юу юм гэхээс энийг би үзээгүй гэхдээ үзнэ. Нууцаар сайн үйлхий гинэ. Би чинь юу яжсэн штэ оюутан байхдаа нэг дэлгүүр хийсээд ингээд явж байхдаа нэг хорооллын нөгөө дэлгүүрүүдийн урдуур ингээд жин барьсан эмээ өнөр сууж идэв штэ. Тийм хүмүүс таарсан бол би жингээ үзчихэд Германда байгаа бэлэн мөнгө 3000 ч байна уу, 5000 ч байна уу, 1000 ч байна уу, 10000 ч байна уу хамаагүй бэлэн мөнгө хідэн төрүүлэн гэсэн. Агсаасан 100 төгрөгнүүд хүртэл амар олон 100 төгрөгнүүд тэр бараг 2-3000 байсан баха. Тэрийг хүртэл өгчээсэн санагдаж байна. Тэгээд тэр авсан хүмүүс маань амар их баярлалаа. Баярлалаа миний хөө буян дэлгэрэг гэж хэлжсэн. Тэр бүр үнээр мэдрэмж нь амар гоё, feeling so good. За тийм байна. 5 км-гүй эсвэл фитнесийн зорилго тавь гинэ. 5 км/г чадахгүй яваас өмнө хэлээд би багасаал нэг гүөх сонирхолгүй хүүхдээс 5 км алхаж болж чадна. Тэгээд штэ нэг 15 минут фитнесийн шатан дээр алхсан ч гэсэн өхөнгөө алдсан штэ. Бүр ингээл хөлс шахраал, чичрээл, өвдөг чичрээл тэгээд тухайн үед тэрийг мэддэхгүй гэл бодлоо өстэй амар гоё болчлаа гэсэн. Доторгүй маань бол ингээд чичрээж байгаа байхгүй. За айцаа давсан өдрөө тэмдэглэж бичгнэ. Айц гэдэг нь ямар айц? Дөрөвний нөгөө микрофон барих уу? Тэрийг болж тэнөө. Нэг алхаслаа. За шүнжин гудамжинд сууж нар мантах хэлээ. За ёстой чадахгүй. Нэг бол дээрэмдүүлнэ. Одоо өвлийн цагт бол хөлдөж өгнө. Зуны цагт бол дээрэмдүүлнэ. Ганцаараа бол эзэж чадахгүй. Би нэг бол нөө гэж энэ хэтэрхий экстрим байна. Нуцааны кофе уугаад ингэ яриад хар айгу гоё ч гэсэндээ ам хатаад байна. Та нар юм чи минь дуртай юу? Гэл.
Ялангуяа хүйтэн пив хаслахгүй тий. Тэгээд за юу вэ? Өөрчлүүлээ. Айцаа давсан өдрөө тэмдэглэж үч. Энэ нэг микрофон тооцох уу гэдгийг хэлсэн шүү дээ. Микрофон барихыг тооцоол яг нэг хэзээ нэг өдөр хичнээн. За шүнжүү би нэг ярьсан байж тээ. Би дээрээ татуулга гэж үе шивээс үү? Шивээс хэлвэл ээж намайг алах баха. Тэгж алуулаад юугүй. За үсээ халимаг эсвэл нүдэнд тусах хачин өнгөөр буудгийнэ. Халимаг болгож исэн гэсэн шүү дээ би түрүү. Яг нүдэнд тусах хэмжээний өөр өнгөөр буудгийг би үсээ шав шар өнгөтэй болгож исэн. Тэгэхээр би нэг тооцох юм байна аль юм. Ганцаараа ууланд эсвэл далайн ирэг дээр хонож үзгийнэ. Йоо энэ ямар амар мэдрэл муутай чагсаалт. Үгүй нэг хөөрхөн чагсаалтын дотор мэдрэл муутай юм орж ирээд байгаа юм би. Ганцаараа ууланд хонох юм бол амтны хоол болчдгүй юм уу? Далайн ирэг дээр ганцаараа хонвол за яг уу далайн ирэг дээр хөлдөж өгнө гэж байхгүй бах. Халим далайн ирэг рүү гарч ирээд идчихнэ гэж байхгүй бах. Дээрэм тонвол би жоохон юм муу талаас нь харчих гэдэг. Муу талтай, сүүл талтай. Би нэг уусаж чадахгүй. Ганцаараа болж чадахгүй. Хүнтэй болж чадах. I'm thankful we have met. You're my daydream, my sweetest rest.